Та намайг яг юуны талаар ярих гэж байгаа бараг л гадарлсан баг тий. Энэ бол PUBG Mobile апдейт 2-р recoil баригч. Тэгэхээр өчигдөр буюу 2026 оны 3-р сарын 12-нд PUBG Mobile-ийн глобал хувилбар дээр 4.3 гиг хувилбарын шинжилэл орж татагдсан. Тийм үүгээр яасан бэ гэхээр PUBG Mobile маань 8 жилийн хойдоо зориулаад функцийн тоглоомоо шал өөр болгосон. Энэ харж байгаа тий ихэнх нь татаа үзсэн байгаа. Миний харснаар бол хятад PUBG руугаа нэлийн доторх одоо энэ зохион байгуулалт функцийг нь ойртуулсан болов ижилхэн болгож байгаа болов гэж харж байгаа. Энэхүү хавтадаар яг тоглолтын дундуур нөлөөлөхүйц тийм өөрчлөлтүүд нэг ороогүй байна гэж бодсон. Өмнөх хавтад дээр 4.2 дээр бол зарим буунуудын дэмэж ихсэж багасаа тий рейнжнээс хамаараа нэг тийм өөр деталь өөрчлөлтүүд орж ирж байсан бол энд яг нөгөө бит харагдах байдлаасаа нэлээд олон өөрчлөлтүүдийг хийж өгсөн байна гэж харж байгаа. Яг үндсэн цэсний хувьд бол ингээд нэг юм цагаан цайвар өнгөтэй. Энэ дотор бол нэг тийм сүртэй нэмэлт тохиргоонууд орж ирээгүй байгаа юм шиг харагдсан. Тэгээд шинээр нэг буу нэмэгдсэн байсан хагас автомат SR байсан уу да. За тэр яг одоо яг гол ярианд оръё. Энэхүү апдейт нь нэмэлт холбогч ашиглаж keyboard маусаар тоглодог, дээрээс нь recoil баригч гэх нэмэлт функцийг нь ашигладаг хүмүүсийн үед маш тааруу мэдээ авчирсан. Яагаад гэвэл recoil баригч буюу дэлгэцэн дээр дээрээс доошоо бидний өмнөөс дарж өгдөг тэрхүү функц ажиллагаа болсон байна. Яагаад гэж юу? Яагаад гэж маш их асуусаар байгаа. Тэрийг одоо би эхнээс нь өөрийнхөө хэмжээнд тайлбарлаж өгье. Дараагийн одоо шинжилгүүд орсон ихэнх нь анзаарсан байх тийм өөрчлөлтүүд орсон. Энэ курсорыг харж байгаа тийм энэхүү наадлын даралтууд icon гэж яригдсан шүү дээ. Эдгээр маань бүгд өөр дүрсний хувьд өөр болсон. Энэ дүрснүүд өөр болохоор яад юм бэ гэхээр бидний ашигладаг recoil баригчийн мэдрэгч гэдэг зүйл байдаг. Энэхүү мэдрэгчүүд нь анханасаа яг л тийм дүрсэн дээр нь таниулсан кодлцсон байдаг програмын хувьд. Тийм болохоор танихаа болчихж байгаа. Одоо энэ буун дээр байгаа мэдрэгч байна. Суугаа хөвтөө, дурандж байгаа, дуран сольдог гэх мэт маш олон мэдрэгчүүд бидний нүдэнд харагдахгүйгээр бидний өмнөөс дэлгэцэн дээр байгаа үйлдэлүүдийг таньдаг гэсэн. Жишээлбэл энэ суугаа үйлдэлийг бид нэр кейбордн дээр ч гэнэ үү, хуруугаар ч гэнэ үү дарахад яг энэ сууж байгаа үйлдэлээр нь таньж тэр болгон дээрээ тусдаа алгоритмаар ажилладаг тийм систем байдаг юм аа. Ихэнх хүмүүсийн хувьд цаашдаа энэ recoil баригч гэдэг функц нь ажиллахгүй болчихвол яана гэсэн айцтай байгаа болов уу гэж бодож байна. Түүний хариултыг өгөхөд та түүн дээр санаа зовох шаардлагагүй. Яагаад вэ гэж юу? Яагаад гэвэл энэхүү Genvin гэх брендийн одоо программистууд одоо энэ тус компани нь өөрөө программын төвшөнд шинжилгээг тогтмол хийгээ явуулдаг. Тэрхүү шинжилэл орно гэдэг чинь ойлгомжтой бүх юм сайжраад дээшлэл явж байдаг. Хизээж энэ дээр байгаа юм буцаад доошлтгүй downgrade орохгүй гэсэн. Хоёрдугаарт PUBG Mobile өөрөө 2 сар болгон апдейт орж ирж байгаа. Тэрхүү апдейтээр одоо ойрын хугацаанд бол ингээ PUBG дээр нэг энэ дүрсний хувьд амар шинжилэлүүд ороогүй байсан учраас энэхүү холбогч нь өөрөө хэвийн ажиллаа явуулсан. Энэ удаад яалтчгүй бүүм тэс өөр юм гараад ирсэн учраас одоо энэндээ захирагдаж хойноос нь хөөж шинжилгүүдээ оруулж ирнэ. Тэгэхээр тэрэн дээр санаа зовох хэрэггүй. Зүгээр энэ бол цаг хугацааны л асуудал шүү. Scorpion 2 гэх энэ холбогч нь эхэндээ шинжилгээг заавал механик аргаар хийдэг байсан. Программын шинжилгээг ярьж байгаа шүү. Программын шинжилгээг хийхийн тулд шинэ гарсан хувилбарыг заавал нэмэлт браузер буюу интернет руу орж татаж аваад одоо байгаагаа устгаж суулгадаг байсан. Харин хэсэг хугацааны өмнөөс энэхүү програм нь өөрөө сайжраад шууд өөр дээрээсээ нэмэлт шинээр орж ирсэн програмаа татаж аваад апгрейд гэсэн бичиг гарч ирээд шууд холбогчийнхоо програмыг шинжилдэг байсан гэсэн. Өөр дээрээсээ. Тэр улам хялбар болоод байна гэсэн. За дараагаар нь нөгөө шинжилэл болгон өөрийн гэсэн тоотой тэр болгон дээрээ одоо жишээлбэл баруун доор нь харж байгаачлан 2.9 28 гэх энэхүү хувилбар нь app version гэж байгааз энэхүү хувилбар нь одоогоор хамгийн сүүлийн хувилбар байна гэсэн. Магад энэний дараагийн шинжилэлээр шууд
программистууд нь PUBG Mobile-ийнхаа шинжилгүүдээр нь өөрчлөлтүүдийг оруулаад recoil баригчаа оруулаад ирэхийг үгүйсэхгүй. Ер нь бол тийм зарчмаар орж ирнэ. Даангаал Scorpion гэлтгүй тус брендийн нөгөө iPad буюу iOS үйлдвэрлэлийн системээр ашигладаг Lenza 4 лицензээр суудаг Lenza 4 болохоор мөн ялгаагүй зарчим нь ижилхэн арга барил нь арай өөр. Манайхны мэддгээр допамин болон Cilio гэх хоёр аппликейшн дотор апдейт орж ирдэг. Надад одоо залгасан тийм лицензтэй iPad байхгүй учраас яг харуулах боломжгүй байна. Cilio гэдэг аппликейшн дотор уг тоглоомын аппликейшны шинжилгүүд нь орж ирдэг. Хэрвээ ороод ирэх юм бол тухай бүрд нь хийгээ явах нь зөв үү? Агаагцгүй үйлдвэрлэлийн системийн апдейтыг л хийж болохгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй. Үйлчлүүлэгчдийн зүгээс хизээ апдейт нь орох юм бэ гэж их асуугаад байгаа. Яг үнийг хэлэхэд бид тэр компанид ажилладаггүй, тэр компани программист одоо тэр ажилтан мэдэхгүй, танихгүй учраас тэр мэдээллийг би ч мэдэхгүй. Тэгэхээр надаас тийм зүйл битгий асуугаарай. Яг саяны тайлбарсанчлан хэрвээ апдейт орчих юм бол би дөрвөлж мэдэх юм бол та бүхэнд мэдээлэл тавиад мэдээллийг дамжуулна. Тэрнээс өмнө та ч гэсэн өөрөө шалгаад апдейт гэсэн бичиг орж ирэх юм бол энэхүү аппликейшн дээрээсээ дараад татаад авах боломжтой шүү. Тэртээ тэргүй recoil баригч ажиллахгүй болсон. Яг хизээ шинжилнэ ороод тэр нь засагдаад хэвийн болохыг бас мэдгүй. Тийм болохоор нөхцөл байдалтай дасан зохицоод recoil баригчийг өөрөөрөө буюу мэдрэмжээр барина хойш нь татчих. Recoil баригчтай хүмүүс ашигладаг хүмүүс бол голдуу зүгээр чиглүүлэх үүрэгтэй боддог байсан бол одоо ингэж татах юм биш шүү. Keyboard mouse холбож тоглодог хүмүүсийн хувьд recoil барихад гол нөлөөлөх хүчин зүйлсүүд нь юу байдаг юм бэ гэдгийг яг өөрийнхөө мэдлэг олж мэдсэн туршлагынхаа хүрээнд та бүхэнд тайлбарлая. Зарим хэд тодорхой зүйлсийг ярьж байвал скиплээ авчаарай. Тэгэхээр хамгийн ихэнд нэгдүгээр синсийг бол хин ч хэлсэн мэднэ те. Зарим хүмүүс бол оролдохгүй тоглолцдог. Синс бол ер нь хамгийн төвөгтэй, энгийн ирнэ төвөгтэй санагддаг. Яагаад вэ гэхээр бидний хувьд анх одоо сайн тоглодог хүний синсийг хийгээл одоо айлсгүй YouTube дээрээс бичлэг үзэл тэр хүний синсийг хийн голцдог. Амар буудчихна гэж бодоод синснүүдээ алдагдуулж байсан тохиол зөндөө байдаг. Тэгэхээр болж игэл ялангуяа одоо keyboard mouse-аар тоглодог хүмүүсийн хувьд ингээд синс өөрчлөгдсөөр бүх юм нэг л сонирн болчдөг, хүн онхоо байждаг. Үүн дотроо синс дотроо бас нэмэлт тохиргоонууд байдаг. Одоо TPP no scope бол тодорхой тийм үнэн характераа хөдөлгөн доотлын дурангууд бол дуран болгон дээр зөвхөн дурандаад хөдөлгөх синсийг ярьж байгаа. Одоо 4X-ийн энэ хөдөлгөөний синс саяны ленз буюу ленз синсэн дээр байж байгаа. Доотлон тэрнээс гадна ADS sensitivity гэж байгаа. Энийг бол хүмүүс ихэвчлэн унтраачдаг. ADS sense нь өөрөө яг ямар үүрэг байлтай юм гэхээр буутаж байх үеийн sense гэдээ ойлгоход болно. Яг хуршиж байх үеийн sense. Одоо ингэж хуршиж байгаад хөдөлгөөнтэй буудсан шүү дээ. Энэ үеийн sense-ийг ADS sense-ээр зохицуулж байгаа. Тэгэхээр keyboard mouse-аар тоглодог хүмүүсээ болж игэл ADS sense-ийг бага байлгах зүгээр. Яагаад гэвэл бай хооронд шилжихэд хит их гулжганаад байдаг. ADS өндөр байснараа савлгаа бас ихсчдэг. Тэгэхээр болж игэл ADS-ийг багахан байлгуул зүгээр. Жишээлбэл би одоо өөрийнхөө бууддаг дуран дээрээ л тааруулаад санал болгож байгаа шүү. Одоо 4X-ийг миний хувьд 9 дээр тавьсан байна. Үндсэн дээрээ бол нэг low, default low дээр бол 11 байдаг. Энийг жоохон багахан тавиад камер сенсээ болохоор би хэд дээр бас адилгаагүй 10 дээр тавьсан байна. Камер сенс бол ер нь бол хүн рүүгээ буудахаас өмнө чиглүүлэх үүрэгтэй учраас энэ хит бага байхаар зууралтаад байдаг. За үндсэн сенсний ойлголт нэг иймэрхүү байна тий. Тэгээд нэмэлтээр хүсэх юм бол та буун дээр advanced settings дотор ороод AR дээр ороод add гэж хагаад яг бууддаг буун дээр тусгаалan гэж тусдаа сенс хийж болдог. Энийг бас мэдж байгаа бах тий. Энэ бол яг жоохон төвөгтэй санагдсан надад. Жоохон сайн ухаад энийг тохируулж чадах юм бол яг төгс болох боломжтой юм байна лээ. Эхний ойлголт сенс. Хоёрдугаарт бид нар юу чухал юм бэ гэхээр маус. Маусны сенс
Тэгээд энэ холбогчийн дэмждэг гэрц, дамжуулах чадамжтай гэрц, тохиргоон дээрх бас сенс гэж тусдаа байдаг. Энэ гурав хоорондоо уялдаатай ажилладаг. Гэхдээ миний зүгээс одоо энэ маусан дээр бол DPI гэж ярьдаг те. Ихэнх хүмүүс DPI 800-тай тоглодог. Миний хувьд болохоор жоохон өндөр тавьсан байгаа. Өндөр тавьжиж тоошо таталт маань багасж өгч байгаа гэсэн. Энэ татах үйлдэл маань. Энэ үйлдэл бага байжж буудахад илүү хялбар болно. Тэгэхгүй ингээл амар удаан сенстэй ингэж татаад анх 1.6 тоглодог байсан шиг ингэж recoil барих чинь ер нь бол жоохон төвөгтэй. Тэгэхээр DPI ярьсных та өөрийнхөө маусны загварыг бичээд одоо миний ашиглаж байгаа жишээлбэл VGN-ийн F1 гэдэг загвар байгаа. Тэрэн дээр одоо энэ тоонууд дээр харж байгаачлаа DPI-ууд нь заагаад өгч байгаа. Ямар өнгөн дээр ямар DPI өгч байгаа юм гээд. Миний хувьд бол 1600 DPI дээр тавьсан байгаа. Хүмүүс бол 800 хөвчлэн байдаг. Тэрийгээ солихдоо энэ доотлын DPI гэсэн конопо дараад сольчих боломжтой. Гэхдээ энэ дээр энэ DPI-ыг сольсны дараагаар бид нар pointer sense болон үндсэн характерын sense-ээ жоохон тааруулах шаардлага гарна. Эхэндээ бол 1600 бол жоохон ихтэй дэж магадгүй гулчгнаад байдаг. Хэд гулчгнаад авах юм бол sense рүүгээ орж байгаа TPP no scope гэдгээ багасгаж өгөх шаардлагатай. Дараагаар нь энэ pointer буюу курсорны sense-ийг settings рүүгээ ороод basic settings дотор энэ доор mouse pointer sensitivity гэж байгаа. Энийгээр нэмж хасч болно. Хит их гулжганаад байвал хагаснаа л гэсэн үг. Тэгээ ерөнхийн нэг стандарт тоногтой M4 4X-тэй recoil барилтыг бол хойшоо одоо миний маусны таталтыг та бүхэн сайн ажиглаарай. Иймэрхүү байдалтай татчихна. Тэгэхээр бол үйл ялэг хойшоо. Гэхдээ бид нар байнга ингэж үргэлжилсэн шүршилтийг бол хийхгүй. Ингэж буудах юм бол хүн онно гэж байхгүй. Recoil барилт бол миний анзаарснаар цэвэр дадал болсон зүйл. Дээрээс нь тохиргоонуудаа уялдаа холбоогийн алгоритмыг сайн ойлгож ээж энийгээ гоё хийх юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол ер нь бол нэг тийм хэцүү зүйл биш. Зарим хүмүүс сенс гэхээр амар сүртэй ач холбогдол өгвөл тэрийг ийм болгоцсон, энийг тийм болгоцсон, тэрний сенсийг хийгээд ийм болцсон. Хин нэгний одоо стримерийн сенсийг хийгээд ингэсэн зөндөө шалтгаан байдаг. За цаашлаа. 3 дугаарт бид нарт тоног гэдэг зүйл маш чухал. Яах гэж ийм тусдаа олон тоногнууд байдаг үлээ тий. Хэрэг би төсөх юм бол ингээд тоногнуудаа авч агаад дээр нь дарангууд мэдээлэл гараад ирж байгаа. Одоо ингээд дэлгүүрийн тоног гэж ярьдаг бариул тий. Angled grip-ийн сайжруулсан angled grip гэдэг юм уу та. Энэ нөхрийг ингээд харахаар vertical, horizontal, vertical босоо, horizontal буюу хөндлөн. За тэгээ firing sway буюу даялгаа одоо савлгаа гэх юм уу, stability, тэнцвэртэй байдал. Эдгээр нь бүгд нэг одоо нэмэх ногоонтой байна. Энэхүү тоногны өөрийн онцлог гэсэн. Дараагаар нь бидний хэрэгэлд сурснаар angled grip. Angled grip болонгол horizontal хөндлөн recoil багасна. ADS speed нь нэмэгдэнэ. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд ингэдэг тийм яг буудахаар юу байгаад байна. Хоёр тийшээ савлгаа маш их байгаад байна гэдэг. Тэр бол ADS-тэй холбоотой хоёрдугаар тоногт бариултайч холбоотой. Бариул өөрөө ялангуяа одоо энэ бариулнууд дундаас angled grip нь хөндлөн буюу хоёр тийшээ савлгаа хамаагүй багасна. Эсрэгээрээ вертикал нь дээшээ recoil нь дээшээ жоохоо олно гэсэн. Одоо вертикал буюу босоо бариул хийж үзье л да. Босоо бариулын тайлбарыг харъя. Вертикал recoil нь 2 ногоонтой. Тэгэхээр босоо бариулын давуу тал нь дээрээс доошоо буюу даралт хийхэд илүү хялбар болж байна. Энэ маусны таталтыг багасгаж өгдөг гэсэн үг. Гэхдээ эсрэгээрээ horizontal буюу хөндлөн recoil нь савлгаа маань нэгсэж өгнө гэсэн. Тэгэхээр нөгөө хүн өөрийнхөө мэдрэмж дадлага туршлагадаа тааруулаад зарим хүмүүс бол яг би энэ босоо бариул хийгээд сурцсан гэж ярьдаг. Тэр бол бас зөв. Яг энэ бариулныхаа нөгөө савлгаа юмнуудыг нь өөрөө мэдэрсэн байдаг. За дараагаар нь хошуу компенсатор энгийн комп вертикал нэгтэй horizontal recoil буюу түрүүний ярьсанчлан хөндлөн recoil маань
бас 2 нэмэх болчих. Тэгэхээр angled grip болон энгийн comp хоёрын зохицол маш гоё болохоор байна. Айлсгүй зөрүүлж чинь хөндлөнгөөр нь хушуун дээр хөндлөнгөөр нь recoil-ыг нь багасгаад бариулан дээр нь вертикалаар буюу босоогоор нь багасгах бас болж байна. Сайжруулсан нь болохоор ийм тайлбартай байна. Vertical horizontal ижилхэн firing sway нэгтэй stability буюу одоо нөгөө хүнээ дагах айгүй смут хөдөлгөөн нь илүү болдог. Би энийг яг уу би өөрөө энэ бариулыг хушууны хийдгүү болохоор бас сайн мэдэхгүй байна. Дараагаар энэ light grip-ийг бас хүмүүс хийгээд байдаг тийм ээ. Light grip нь өөрөө weave stability when firing буюу буудаж авах үеийн одоо тэнцвэртэй тогтвортой нөгөө айгүй смут гулгалттай байх тийм бариул байна. Тэгээд доотлолт нь бас ялгаагүй stability гэж чинь өөр чинь бидний лазер бариул бол ер нь бол голдуу SMG ойрын буун дээр хийдэг те. Free fire буюу дурандахгүй буудах үед бол улаан half grip болон laser grip хоёр их айтайхан санагддаг аа. За ийм 3 хүчин зүйл байна. За ийхүү миний өөрийн туршлагаас авч үзэхэд дараах 3 хүчин зүйл нь recoil-ыг яг өөрөөрөө оригиналаараа барихад чухал гэж үзэж байна. Энээс бас дутуу ярьсан зүйл байж магадгүй та бүхэн мэддэг зүйлээ надад бас зөвлөөрэй. Тэрийг тэгвэл ингэдэг тэгдэг ч юм уу те. Гинтэл огцом сайжрал амар хүн амьтанд архитаж унгаагаад байна гэсэн үг биш ээ. Хамгийн гол нь биднэрт хэрэгжилж байгаа зүйл маань одоо энэ таблет вэ нүү, холбогч вэ нүү, маус вэ нүү, кейборд ч вэ нүү. Дээрээс нь тоглоомыг олон жил тоглож байгаа туршлага хаана хизээ яаж буудах уу те. Тэр олон зүйл чинь хамгийн чухал шүү. Эднэр бол яг бит байдлаар нэмэлт хэрэгслийн тохиргоо болохоос биш яг таны хувийн ур чадвар гэдэг зүйл шал өөр төвшнийх байдаг шүү. Тэгэхээр энэний recoil update ороод recoil баригч хизээ хэвэн болох вэ гэж надаас битгий асуугаарай. Ягаад гэвэл би хийсэн те тэр компани ажилтнанд би биш ээ. Би зүгээр бүтээгдэхүүнүүдийг нь та нарт дамжуул зарж байгаа дилер гэдээ ойлгоцгоорой. Мэдээж өөрийнхөө боломж болцоогоор тухайн компани руу мэдээлэл хүргүүлээд ч юм уу те ийм асуудал ингэж явсаар явсаарч байх болно. Тийм болохоор төд удалгүй энэний шинжилэл нь ороод recoil барих шивэн болчих واخ. Тэрнээс өмнө баг ингээд өөрөөрөө буудаад сурчих юм бол нөгөө хамаарал гэж ярьдаг тийм хамааралгүй болох нь байна шүү. Хамааралгүй байх нь ер нь бол keyboard mouse-аар тоглохын гол утга учир нь ямар нэгэн delay-гүйгээр л удирдах. Тэрнээс recoil баригч бол яг тоглоход хэдий амар ч гэлээ. Яг одоогийн өнөөгийн нөхцөл дээр биднийг хит хамааралтай болгосон байгааг топ томруунаар харуулж байна гэж ойлгож байна. За тэгээд анхаарал хандуулсан явдалд та бүхэнд баярлалаа.